За сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр тавтамир л. Тэгээд энэ машины өмнө Tesla-гийн модель 3 гэдэг загвар хэдүүлээ бичлэгэн дээр ярилцаж бас чадхаараа тайлбарлаж ирсэн бол энэ удаагийн бичлэгээр болохоор Tesla-гийн Cybertruck буюу одоо 2019 онд анх ивент дээр танилцуулагдаад тэгээд 23 оны 11 сараас худалдаанд бол гарч эхэлсэн юм байна. Тэгээд ямар ч байсан одоо л маш одоо бас яг алдартай үеийн тэгээд загвар эдрийг нь харах юм бол маш гоё шинэлэг, ирээдүг илтгэсэн, ирээдүгээс ирсэн юм шиг тийм одоо өрмөц загвартай Tesla-гийн одоо трак төрлийн машинууд дундаас одоо тэгээд энэхүү машин тэгээ яалтчгүй бас маш сонирхолтой, ирээдүг илтгэсэн загвартай учраас тэгээд яалтчгүй бас Tesla Model 3-аас бараг хамаагүй бас илүү сонирхолтой гэдэг утгаараа одоо энэ удаагийн бичлэгээр танилцуулах га. За тэгээд энэхүү бичлэгийг одоо эхлэхээр бүх зүйлийг бэлдсэн байна. Тэгээд одоо бичлэг рүү хэдүүлээ орцгоё. За Cybertruck маань бол нийт 3 төрөл бол байгаа. Normal, Premium, Cyber Beast. За Normal болон Premium нь болохоор 2 моторт бол загварууд бол байгаа. За Cyber Beast маань болохоор гурвалсан бол моторт бол загвар гэсэн үг илүү хүчтэй. Морины хүчин чадлын хувьд болохоор эхний 2 загвар маань болохоор 600 морины бол хүчин чадалтай. За Cyber Beast маань болохоор 845 бол морины бол хүчин чадалтай. За тэгээс 96 км/цаг хүрэхийн тулд эхний 2 загвар маань 4.1 секундыг бол шаардж байгаа. Харин Cyber Beast маань болохоор ердөөсөө 2.6 секундыг бол шаардж байгаа. Бүтэн цэнэглэлтээр эхний 2 загвар маань болохоор 523 км-ийг бол туулах чадвартай. За Cyber Beast маань болохоор 514 км-ийг туулах чадвартай. Үнийн хувьд болохоор энгийн загварын үнэ нь болохоор 69990 Америк ам доллар. За Premium загвар нь болохоор 79990 Америк ам доллар. За Cyber Beast маань болохоор 99990 Америк ам доллараар л худалдаалагдж байгаа байна. За батарей цэнэглэх талаас нь яг дэлгэрэнгүй хэлэх юм бол за супер чаржер буюу одоо хамгийн хурдан цэнэглэдэг чаржер маань тэгээс 100% хүртэл ойролцоогоор 1 цагийн хугацаанд бол цэнэглэнэ. Харин төлбөр мөнгөний хувьд болохоор ойролцоогоор 30-аас 80 долларын бол одоо төлбөртэйгээр бол гарна. За мөн адил гадуур яваад одоо normal charger энгийн чаржераар цэнэглэх юм бол тэгээс 100% хүртлээ цэнэглэх одоо ампераас хамаарат 6-аас 12 цагийн хугацаанд бол одоо 100% хүртэл цэнэглэнэ. За үнийн хувьд болохоор 10-аас 30 долларын бол төлбөр бол гарна. За харин гэртээ зүгээр 220 вольт залгаа тэгээс 100% хүртэл одоо хэр удахгүй гэвэл ойролцоогоор бас ампераас хамаарат 11-ээс 18 цагийн хугацаанд бол одоо цэнэглэгдэх юм байна. За тэгээд төлбөрийн хувьд бол мэдээж гэрийн цахилгааны төлбөр дээр бол нэмэгдэж бол бодогдно. 2019 оны 11 дугаар сарын 21-нд танилцуулах ивент нь бол хамгийн анх бол зохион байгуулагдчихсэн. The world is addicted to oil, but we're here to offer a solution. The Cybertruck. Welcome to the Cybertruck unveil. 100 жилийн турш ер нь бол энэхүү трак төрлийн машин маань нэг хэв юм байна. Одоо өөрчлөх цаг нь болсон гэд хэлж ийсэн. За тэгээд бас байгаль дээлтэй эрчим хүчүүд ашиглах цаг нь болсон гэж бол хэлж ийсэн. За тэгээд 4 жил хүлээсний эцэст 23 оны 11 дугаар сарын 30-нд одоо delivery event буюу одоо хэрэглэгчид машин авч бол эхэлсэн одоо ивент маань бол эхэлсэн байдаг. Гэхдээ одоо үйлдвэрлэлийн асуудлаас болоод том худлаа амлалтуудаас болж одоо дараа нь ямархуу асуудалд орсныг нь бол бичлэгний төгсгөл хэсэгт бол би бол ярьсан байгаа. And finally, the future will look like the future. Ethernet comms буюу одоо энэхүү Cybertruck одоо машин маань ер нь бол явдаг компьютер л гэсэн үг. Тэгээ лангийн сүлжээгээр хоорондоо их компьютер, дийлэгц батарей, камер гэх энэхүү одоо системууд маань хоорондоо одоо ингэ синхрон ажилладаг иймэрхүү одоо ер нь бол систем гэж бол ойлгож болно. Distributed controls буюу одоо нэг биш олон компьютерээр зэрэг ажилладаг арга айгүй онцлогтой. Одоо софтвер талаас ажиллагаа нь бол одоо үнэхээр бол одоо супер гэсэн үг ээ. За Cybertruck-ны цахилгаан системийг маш энгийн томьёон дээр бол одоо тайлбарлая. Чадал гүйдэл хүчлийнх дээр Cybertruck-ны онцлог маань 400 вольт биш 800 вольтны хүчтэйг бол ашигладаг. Энэ ямар давуу тал болгож байгаа вэ гэхээр 400 вольтын системийг ашигладаг. Бусад одоо цахилгаан машинаас бол давуу талтай. За яаж давуу тал нь үүсээд байгаа вэ гэхээр мэдээж хэрэг аль аль жишээ нь бол адилхан чадлыг бол ашиглаж байгаа. Гол ялгааны юу гэхээр гүйдлийн бол ялгаатай байгаа. За энгийн 400 вольт машины системтэр ажиллахдаа 2.5 амперыг ашигладаг гэж бодвол 800 вольтын системтэй цахилгаан Cybertruck дээр болохоор 2 дахин бага буюу 125 амперыг бол ашиглаж байгаа. Энэ ямар давуу талыг үүсгэж байна вэ гэхээр бага гүйдэлтэй учраас бага кабель ашиглана. Бага кабель ашиглаж байгаа учраас бага халалт үүсгэнэ. За тэгээд бас
ашигт ажиллагаа талаас сайн гэж бол одоо тооцогддог юм байна. Мөн түнчлэн энэ нь болохоор хурдан цэнэглэлтэнд бас одоо ач тустай гэж бол үздэг юм байна. За тэгээ би машин болыг парклахдаа бол яг энэ болонд бол тавьсан. Тэгээ бүр үнэхээр урт машин байгаа. Энгийн яг зүгээр яг алхмаар тооцсон зүгээр ингээд 7 алхам. Тэгээ ойролцоогоор л ингээд баг нэг том алхвал 6 алхам. 6 ойролцоогоор нэг 6 метрийн урттай л авлаа. Тэгээ би бүр ингээд бүр хоошоогоо сайн багтахын тулд бүр энтэй бүр ингэж амар ойрхон ирсэн. Тэгээд бүр ингэж ойрхон ирж ийж урт талаасаа бол ингэж бол тарж байгаа. Тэгээд цаа талаас уул нь бол те яг эннийхээ гардал тэр чигтээ бол би бас оруулах гэж болон тэгээд үзэн дээр угаасаа яагаад ч багтахааргүй байсан. Тэгээд үнэхээр бол урт машин юм байлээ. Тэгээд үнэхээр ийшээ багтаах гэж бол үзсэн. За хамгийн анх танилцуулагчийн Cybertruck за тэгээд яг үйлдвэрлэгдээд бүр яг дараа нь яг бодит байдал дээр бэлээ болсон Cybertruck хоёрыг харьцуулах юм бол анх танилцуулсан Cybertruck бол хамаагүй урт өргөн бол байсан. Бодит байдал дээр гарсан загвар нь болохоор 20.2 см-аар одоо богинохон буюу өмнөх загвартайгаар харьцуулах 3.5% орол одоо богинохон болсон. За одоо машин дотроо суудсан байна. Машин дотроо суудсан бахтыг одоо яг харанхуй байгаа учраас яг харуулахгүй юм нь юу вэ гэхээр ийм эргэн тойрны гэрлүүд юм байлээ. Одоо жишээ нь энэ хаалган дээр нь гэх юм бол энэ хаалган дээр нь ийм дагсан юм гэрэл ингээ байд юм байна. Тэгээд яг урт талаараа ингэж яваад дийлэгцнийх нь араар нь хөтөл ингэж яваад ингээд нөгөө хаалган дээр нь хөтөл байгаа. За тэгээд хойтлын хоёр хаалган дээр нь гэрэл нь ингэж байд юм байна. Тэгээд энэ яг харанхуйч нь яг саарагдахаас учраас та нарт харуулах үднээс гэрлийг нь харуулж байгаа. Машин доторх одоо яг энэ дийлэгцийг нэтэл яриа. Ер нь бол 18 инчийн дийлэгцтэй маш том дийлэгц бол байгаа. Ер нь бол одоо компьютерийн дийлэгц шиг том бол харагдаж байна. Энэ Grok буюу одоо нэг манай Elon Musk-ийн хуучнаар Twitter одоогоор бол одоо X гэж нэрлэдэг байгаа платформын одоо хиймэл оюун ухааны одоо туслах маань ингээд энэ хүү Cybertruck машин дээр ингээд зэрэг бол ингээд ажиллаж байгаа юм байлээ. 急に何？コナンの話？映画の犯人ランキングだとクズ動機で有名なのってから公開の恋人の。яагаад өөдөөс Японоор ирж өстэй ч төр бүгд. ああ、もしかしてよく犯人当ててるって意味。嬉しいけどさ、俺の推理は AI パワーじゃなくて。За тэгээд энэ өрүүлтний онцлог нь болохоор тэнглэг нь эрэхтэй одоо ингээд яг тулт юм байлээ. Бүтэн бол эргэж таардгүй. Нөгөө талаар гож гэсэн яг адилхан. За бас нэг хамгийн онцлог дурдах ёстой зүйлсүүдийн нэг нь яг юу вэ гэхээр уламжлалт бус буюу одоо цахилгаан хүрдийг нь бол хэлж байгаа. За тэгээд яг тойрог хийхэд одоо хурд болон нөхцөл байдлаас хамаарч бол тооцоол хийгдээд эргэлтийг бол ингэ хийд юм байна. Тийм учраас яг одоо өмнө бичлэгний өмнө төлөө харж исэн. Яг өрүүл маань айгүй одоо богино эргэлттэй байсан ш. Тийм учраас өргөн эргэлттэй биш юм богинохон байдлаар зөвөр дотор нь цахилгаан тооцоолоор яваад хангалттай тэр одоо эргэлтүүдийг нь тооцоолоод бол эргэлтүүдийг хийхэд бол ингэ тусалт юм байна. Дөрвөн дугуйн жолоодлогын систем буюу одоо маш том машин явж байгаасаа яалчгүй эргэлт хийхэд бол маш их цай бол эзэлдэг. Тэгээ үүнийг шийдвэрлэхийн тулд хойд хоёр дугуй маань эргэлтийг дэмжиж давхар ингэж бол хөдөлж бол эргэдэм байна. Тэгээд энэ бол ялтчгүй бас маш онцлог шин чанартай бол ингээд бол ордгоо. Тэгээд мэдээж саяны тайлбарын дагуу харсанчлан дөрвөн дугуйд удирдлагын систем маань энгийн одоо трак машинтай харьцуулахад эргэлтээ бол одоо хамаагүй богино зайд хийдгээр бол одоо давуу талтай. За энэ машины яг ингээд урт талын шил бол маш урт шил. Тэгээ маш урт шил байгаа учраас одоо хэр баргийн машинд хизээж байгааг уртчлыг хийлт юм лээ. Тийм болохоор дагаж ирж байгаа тэр одоо шил арчигчны хүртэл одоо бас яг л адилхан том шил учраас бас хаанч байгаагүй юм том шил арчигч гэж бол хэлт юм лээ. Шил арчигч товч нь бол ямар ч энэ баруун дэд болонд бол байгаа. Тэгээд дарангуутыг ямар ч ийм том юм ингээд ганц ингэ хөдөлж байгаа. Тэгээд ер нь бол одоо нийт шилнийхаа 75%-ийг л арчиж болж чаддаг гэж хэлээд байдаг. Тэр үлдсэн болно. Тэгээд хүрдгүү юм байлээ. За одоо салааны хараа гэх юм бол яг дэлгэцэн дээрээс удирдах гэрлээ асаачж болно. Эсвэл заавал гар дарж болно. За дэлгэцэн дээрээс яг гэрлээ асаая гэвэл одоо зүүндөө болон тэр settings дээр машины settings дээр дарж агаад lights гингүүтэй энэ dome lights-ыг нь on болгочих юм билээ. Энийг on болгочиход ер нь бол 3 гэрэл асна. Эхний гэрэл нь болохоор яг энэ хамгийн дээр гарч байгаа энэ гэрэл. За тэгээ нөгөөх нь болохоор тэр болон нэг жижигхэн гэрэл одоо асж байгаа. Тэр гэрлээ энэ машины жижигхэн тал дээр нөгөө талд нь бас яг адилхан ингээ гэрэл бол асж байгаа. Тэгээ гарааргаар яг уу гарааргаа асаа гэх юм бол зүгээр 3 мэдрэгчтэй мэлээ. Зүгээр ингээ зөөлхөн ингээд дарчхад нэг тал нь ингээд тэгээ буцаагаад ингээ гүйлгч юм нэг онцорчтой мэлээ. Нэг талынаас агаад нөгөө талын бас ингээ давхар ингээ дарж болно. Тэгээ буцаа ондроо юу гүйлгээд гэрлийг нь бол унтраах юм билээ. За нэгдлийн болонгоос яг юу вэ бүгдийг нь яриавч. Энэ ингээд мэдээж дөрвөн ширх цонхны шил бол дээшээ доошоо. Тэгээ хаалганыхын тулд хоёр аргаар нээж болно. Энд ч товчлуур байгаа. Товчлуурн дээрээ дарж болно. Эсвэл энэ ч шууд ингээ гарааргаар ингээд шууд нээгдэх боломж байгаа. Эсвэл ингээд товчлуурн дээрээ дараад шууд ингээд онгох хоёр юм үүтэй. За тэгээд өрүүлэн гэх юм бол нэг юм нь шууд анзаарагдан тэрний юу гэхээр юу байхгүй.
араагаа солих тохиргоо өрүүлэн дээр ерөөсөй байхгүй. Тэр нь болохоор дэлгэцэн дээрээ байгаа. Эсвэл одоо энэ дээдлэлт нь яг онжамчтай одоо парк одоо урагшаа хоошоо парклжийн нейтрал гэдэг одоо сонголтууд нь энэ дээрээ бол давхар гард юм лээ. Тэрийг яг би унах үедээ бол та нарт бол харуулъя. За тэгээд угаасаа дуу нэмж хасах. Тэгээд нэг баруун зүүнд гэрэлний дохойд тэгээд нэг урт талын чийдэн гэх мэтчлэн одоо зүйлсүүдэн тэгээд сигнал нь бол одоо ингэж бол ямар ч дуурд юм лээ. Амар сүртэй бол дуурд юм лээ. Тэн дугаа яг шургуулга байт юм лээ. Тэр шургуулгын нээхийн тулд дахиад settings дээрээ дарж агаад controls-гийн хамгийн дээдл дээрээ дарж агаад энэ glow box гэдэг юм лээ. Энийг tap to open гэж дараад эндээс нь шургуулга нэгдэндээ заавал буцааж гараараа хаахгүй зөөр шүү буцаагаад хаах гэх юм бол ингээд буцаага ингээд орчт юм лээ. Энэ нь аягүй сонирхолтой санагдсан. За тэгээд доотлолт нь бол угаасаа тодорхой хааз тоормсгийн хоёрын угаасаа бага автомат машин. Тэгээд яг энэ хэсэгт ингээд зүгээ тавьчих болдог юм хэсэг байт юм байлээ. За тэгээд энэ ч бол хоёр шиг утсаа бол баярлцаар цэнгэлж болно. Тэгээд хоёр шиг уух юм тавьдаг юм одоо орон зай байгаа. За би MacBook-д дүр зүрх шүү дээ. Тэгээд энэ талд нь бол ойр зургийн аймаг хийх ийм савн байт юм байлээ. За тэгээд хэдүүлээ ингээд дээшээ харъя гэх юм бол нар ингээд тусаад байл тэрнээс нэг хаадаг юм нь бол хэмжээ нь ингээд байрлалт юм байна. Нөгөө талтай адилхан. Энэ болохоор бүр ингээд бүр гэрэл хүртэл хасд юм байна. Энэ тэгээ яга хасдаг юм бол тий сони. Энэ нэвтэрсэн багтаа гэхгүй. Одоо хасч шүү дээ. Бүтэн тийм ээ. Эхнийх дээр нь хасаагүй одоо хасч байна. Одоо дэлгэцэн дээр ямар үйлдэл хийж болохыг нийтүүл ямар ч харцгаая. За энэ бол ингээд үндсэн яг дэлгэцэн бол одоо ингээд гарч байна. Cybertruck маань өөрөө гарч байгаа. За хэдүүлээ дэлгэцнийхаа гэрлийг жоохон тод болгоч. Тэгэхгүй бол бас арай дэндүү юу харагдаад байна. За ядаж ингээд 28% болгоч. За одоо бол яг гой тодорчлоо. За тэгээ хэдүүлээ settings дээрээ дарахаас өмнө ерөнхий ингээд яг анзаарах юм бол мэдээж хэрэг Cybertruck маань бол ингээд энэ ч бол байна. Тэгээ би яг одоо халуун байгаа бүчм байгаа учраас шууд 4 цагаа дөрүүлэн онгойлгоцсон байгаа. Тэгээ 4 цаг онгойлгоцсон байгаа учраас яг тэрийг дагаад нэг бүх юм ингээд яг тухайн мөчтөд өөрчлөгдөх юм байна. Одоо би жишээ нь жолоочийн талын цонхыг одоо ингээд хай гэх юм бол одоо энэ үйлдэл талын жолоочтой талыг би цонхоо ингээд яг ингээд талд нь ингээд би одоо орхигдсан байгаа. Тэгмүүд яг тал дээр ингээд байгаа. За ингээд бүтэн ангууд яг ингээд яг зэрэг ингэж л өөрчлөгддөг юм лээ. Энэ бол маш гоё санагдсан. Тэгээд цонхноос гадна тэгээд ерөөсөө бүх юм билээ. Одоо чинь би энэ дээрээсээ одоо ингэж байгаа тий хаалаа. Би энэ дээрээсээ шууд гэрлээс л гэж бодоход шууд ингэж давхар ингэ гэрлэж байгааг та нарч байгаа. Бүр ерөөсөө маш сайн ингэ тэр нь ажилт юм билээ. Тэгээд өөр нэг сонирхолтой юм гэвэл заавал бас цонхоо жолоочийн талыг ямар ч цонхыг хаачаа. Анх хамгийн машиныг танилцуулж байхдаа ивентэн дээр нөө туршгаад хатуу юм шидэд шилэн яг цонхон талынхын шилэн хагараад бол бүтлгүүдчихсэн. Тэгээд тэрийгээ дараа нь хөгжилтэй байдлаар яг энэ хөлбөр дээр бол нэмсэн байсан. Тэр нь яг юу вэ гэхээр ингээд одоо хагалах юм бол ингээд ингэж бол дуурж байгаа юм лээ. Тэгээд мэдээж хэрэг цонхгүй талд нь ингээд дарах юм бол мэдээж хэрэг юуж болохгүй. Тэгээд одоо хойдлынхаа хэдүүлээ цонхыг хаагаад одоо ингээд цонхоо хаасууч учраас тэр юм ингээд Man, it didn't go through. Oh my God. Энэ бол маш сонирхолтой санагдсан. Sure? Yeah. Oh my fucking God. Well, maybe that was a little too hard. Should we try the beer? It didn't go through. Let's So that's a plus side. Let's try the beer. Try that one, really? Okay. Sure. Oh man, it didn't go through. За тэгээд дараа нь 2023 оны ивент дээр болохоор анх шидсэн тэр металл бөмбөгөө биш бейсболын бөмбөг зөөлхөн шидэж бол нүд бол хуурсан байдаг. Yeah. Yeah. Great. I mean, I think we could probably have a pro picture. Машиныхаа бүх юмыг эндээс нь бол удирдах болно. Одоо урт талын багаж, хойдлын багаж нээж хаах гэх мэтчлэн ингээд бүх юмаа ингээд хийж болно. Тэгээд ямар ч сан ерөнхий автомашиныхаа бүх юмыг бол энэ дээрээс харж бол бүх ингээд мэдээллүүд нь байгаа. За доотлын хэсэг рүү нийлүүлээ харах юм бол мэдээж хэрэг яг энэ товч бол settings товч. За энэ болохоор мэдээж хэрэг хөргөлтийн нэг манай air condition гэдэг шүү дээ. Air condition маань яг бас ажиллуулах та нэг гоё юм би анзаарсан нь. За ямар ч энэгээр ингээд хэдүүлээ температураа ингээд удирдах байгаа. Ингээд температураа удирдах байгаа. Тэгэнгүүт яг энэ яг сенсэ яг хаашаа яаж үлээх илүүхэ гэдэг ингээд үнцгийг ингээд харуулж илээ. Би энийг өмнөх яг Tesla модель дээр бол анзаараагүй. Тэгээд энэ дээр сая нэг санамсаргүй байдлаар л ингэж бүр хөдөлгөж болдог юм мэдсэн. Тэгээд
Энэ надад аюулгүй санагцсан. Тэгээ ганц яг энэ урт талынхаа хэсгийн сенсийг биш ард талынхаа хэсгийн сенсийг хүртэл одоо ингээд яг хаашаага яаж үлэхийг ингээд зааж ингээд өгөх юм билээ. Энэ бол надад аюулгүй санагцсан. Тэгээ сенсийн унтраа гэвэл мэдээж хэрэг унтраадаг төвчин дээрээ дараал сенси бол унтраа. За тэгээ доотлууд дээр нэг хөвчлэн ашигладаг аппликейшнууд нь угаасаа барилж байгаа. Өмнөх бичлэгэн дээр би яг бүгдийг нэр сууж дахиж бол тавтаж ярихгүй. Гэхдээ яг сонирхуулаад илгэх юм бол ямар ч ерөнхийдөө бол одоогийн байдлаар энэ аппликейшнууд бол байна. За тэгээд яг хамгийн их ер нь ашиглаж таарах аппликейшн юу гэхээр мэдээж хэрэг газрын зургийн аппликейшн. Яг одоо би яг тохиргоог нь яг Марс гариг дээр тавьсан байгаа учраас одоо ангар гариг дээр тавьсан байгаа учраас одоо яг дэлхийн ямар ч юм ингээ байхгүй ингээ Марс дээр ингээ тохиргоо ингээ яваад байгаа. Би бүр холдуулаа гариг гарах юм гэсэн ч юм бол тэгдгүмэн тэгээд буцаага дэлхий болгох гэвэл дэлхийнхаа тавчин дээр дараад ямарсан дэлхий дээр бол ирэх юм байлээ. Ихэвчлэн дандаа л угаасаа газрын зургийн аппликейшн ашиглана. Тэгээд дандаа интернет бол байгаа. Тэгээд хаашаа явах гэж байгаагаа энэ дээрээ зааж өгөөд тэгээд за одоо чинь ингээ 4 шиг Apple-ийн дэлгүүр гарч ирж байна. Хэдүүлээ одоо юу гэдэг чинь. За Town Square руу явъя гэж бодох юм бол эндээс нь гарч агаад root маань ингээ гараад тэгээд аяллаа эхлүүлээд гараад ирнэ. За тэгээд root нь ингээ тавигдсны дараа яг энэ 3 цэгтээ бас нэг дахиад settings-ний тохиргоогоо тэрэн дээрээ дарж байгаа settings дээрээ дараад ингээ доошоо явуулах юм бол хурдны замыг одоо хасах. За тэгээд төлбөртөө тийм зам намын юу байвал тэрийг нь хасах юм сонголт бол байд юм билээ аюугой. Тэгээд ер нь бүх газрын зурган дээр угаасаа байд юм билээ. Тэгээд хурдны зам дээр байнга машин унахыг хүсдэг хүмүүс байлээ тэр тохиргоогоо унтраад энгийн зүгээр хөдөлгөөнтэй замаараа бол ингээд бол сонгоод бол явчих болох юм байлээ. Тэгээд ямар нэгэн аппликейшн яг ингээд зэрэг ашиглаж байлаа гэж бодоход тэрийг ингээд хэмжээг ингээд өөрчлөлт болж байгаа ингэж харагдаж байгаа мөртлөө яг ийм байдалтай нь харъя, яг ийм байдалтай харъя гэдэг нь бол үлддэг юм байлээ. Заавал ингээл ч юм уу тэгээд заавал ингэж ганцлан ингэ байдлаар бол харагддсан юм лээ. Тэгээд хэдүүлээ Dashcam гэдэг аппликейшн руу хэдүүлээ ороод тэгээд энэ яг энэ дээрээ дарах юм бол бас ингэ дүрсээ ингэж хадгалт юм лээ. Тэгээд хаанаа бас яаж яасан юугаа ингэ бас ингэ бүгдийг ингэ харж болох юм лээ. За энэ аппликейшн дундаас яг дурдж яг онцлж ярих нь Toybox гэх аппликейшн байгаа. Toybox руу хэдүүл орох юм бол хамгийн ихний сонголтын дээр Lightsing гэдэг хэсэг нь болохоор яг бүхээгний тэр гэрлийг нь хүснээрээ өөрчлөх юм лээ. Одоо та нар гэрлэн дээрээ дарж агаад одоо тэнд байгаа гэрэл шууд давхраад өөрчлөх. Одоо би нэг шууд за ногоон өнгөтэй болох юм бол ингээ ногоон өнгөтэй болоод за ингээ шаруулах юм бол ингээ гоё хүссэн өнгөөр ингээ жол ямарчсан тэр бүхээгнийхээ гэрлийг бол ингээ сэлжүүл ингээ болох юм билээ. За энэ болохоор зүгээр Cybertruck-ийн гадналыг нь буддаг юм байна. За энэ Santa гэдэг дээр бас аюул сонирхолтой мэлээ. Ингээд доотлогын сонголт нь гадналт хөгжмийг явуулна. За тэгээд энийг ингээ хасаачих юм бол нэг юм сонирхолтой юм ингээд өөрчлөгддөг юм билээ. За тэгээд Light Show гэдэг нь би яг одоо биш яг буусныхаа дараа бүр ингээд бас амар сүртэй юм бол энийг би дараа нь харуулна. За энэ Rainbow за энэ ч бол яхаа. За энэ бол ингээд заавал ингээд бас ингээд ургадсан юм билээ. Хүн амьтан суунгууд дараа нь хүнтэй тоглоом ихийн тулд ингээд яг тухайн үед тэр сандлан дээр ингээд хүн суух юм бол ингээд дуургадаг зүгээр юм жоохон prank маягийн юм ингэж бол байлээ. За энэ Trax гээд бас нэг юм өөрийнхөө хүссэн хөгжмийг бас ингээд зохиож болох юм билээ. Тэгээд тэрийг нь би нэг хальт оролдож үзсэн. Тэр нь бас яг за ингээд янз бүрийн ингээд нэг студи дээр өөрийнхөө имиж зохиодог хүмүүс байл ингээд энийг бол оролдож болно. За энэ Romance гэдэг дээр ингээд гоё остогоо байж илээ гэж бодоход ингээд дүүдх гал нь яаж сууж байгаа юм шиг мэдрэмж ингээд өгөх юм билээ. Энэ бас ингэ сонирхолтой. За дараагийнх нь болохоор Sketchpad гэж энийг л та нар мэдэх бах. Би бол өмнөх дээр бас ингэ ашигласан хүссэн ингэ зурдаг аппликейшн. За тэгээд дараагийнх нь хамгийн сүүлийн сонголт нь болохоор Mars гариг дээрх тохиргоо олж ингээс сачих юм бол ингэ Mars гаригийн мод руу ингэ орд юм байлээ. За яг одоо машин маань бол одоо унтраас тань би хойдлогын сандлан дээр сууж байна. Тэгээд хэдүүлээ яг дэлгэсэн дээр ингэ дараад машин амирцсан асаа хэмэлж шул ингэ Cyberpunk гэдэг энэ хүү бичиг маань ингэж бол гарч байгаа. За тэгээд сонирхолтой зүйл нь юу гэхээр хойдол дээр ингэж дэлгэцтэй. Өмнөх амарчсан модель 3 дээр бол тийм байгаа. Тэгээд ялчгүй хойдлынхаа дэлгэцнэр бас юу байдаг вэ гэхээр сенсэ асааж болно. Сенсэ асаа тэр сенсэ бас яг урдлаас удирдчихсэн шиг яаж үлэхийг нэг өөрчилж болно. Тэгээд би яг өөрлөгөө ингэж доошгоо ингэж хэлүүлгүүд яг үлээж байгаа нь бол яг тэрнлүү гэж хэлээд яг үнэхээр сайн ажилт юм билээ. За тэгээд сенснийхаа хүчийг энэ дээр ямарчсан дараад бол өөрчилж болно. Эсвэл сенсийн чиглэлийг товчон дээрээ дараад ямарчсан. Ингээд бол өөрчилж болно болт юм байлээ. За нэг сахилахгүй гимээр одоо үйлдэл нь юу яж болох вэ? Хойдолд ингээд сууж байгаа хүмүүс маань урт талынхаа ингээд сандлынхаа хүний ингээд нэг энэ сандлыг нь уршаашаа хөдлөх тийм тохиргоо ингээд билээ өөртөө ингээд байж идэм байлээ. Тэгээд одоо хүн суугаа явж хахт надаа ингээд шууд эндээс нь ингээд өдөржил ингээд болт юм билээ. За
За ингээ хойно сууж байхдаа бол ингээд бичлэг бол үдчих болох юм лээ. Тэгээ 4-5 аппликейшн бол байсан. Тэгээ дур талынхаа дэлгэцэн дээр хүртэл ингээд өөр ингээд бичлэг тавьж болно. Би одоо урталтаа бол одоо ингээ YouTube-ээс юм тавьсан байна. За тэгээ энд гарч байгаа тоглоом маань болохоор Twitch дээрээс болгоод ингээ үзчихээ. Тэгээ өөр ямар аппликейшн байгаа юу гэхээр би бол YouTube TV чиглэлцэн тэгээ Netflix хаягаараа хуулуугийнхаа хаягаар орж болно. Тэгээд эсвэл ингээ Tesla-гийнхаа машины тухай ерөнхийдөө бас хичээл үзье гэвэл энэ дээрээ дараад бол үзчих болох юм билээ. Тэгээ энэ бол надад маш гарсан санагдсан. Тэгээд хоёроор зурагтай, том өрөөндөө нэг зурагтай, унтлагын өрөөндөө нэг зурагтай юм шиг л мэдрэмжийг бол ингээд авахаар байсан. За тэгээд энэ дээдлэгтэн гарч байгаа яг урт талын дэлгэцтэй адилхан юм үзийгээ товч гарч ирд юм байлээ. Тэгээд тэрэн дээрээ дарчих юм бол урт талд яг юу үзэж чинь тэр маань ингээд давхар ингээд гарах юм байлээ. Тоглоомны хэсгийг бол би та нарт өмнө зөндөө тоглож харуулсан. Гэхдээ яг өмнөх Tesla Model 3 дээр энэ тоглоом бол байхгүйсэн баг. Тэгээд би яг ямарч байсан нэлийн амир хэсгийг бас тоглоод яг тухайн үед бол тэгэл дондчихсэн. Тэгээд энэ тоглоомыг эргээд ингээд гарч ирсэн. Би энийг бас нэг хэсэг ялчих тоглосон. За машина унтраацсах тал дээр яаж ийм гэхээр заавал гараараа унтрааж болно. Эсвэл зүгээр өөр автоматар бол бас унтрааж болно. За гараараа унтраа гэвэл хэдүүлээ settings руу ороод би яг өмнөх бичлэгэн дээр хэлчихлээсэн. Safety рүү ороо хамгийн доошоо нь очингууд power off гэсэн сонголт бол байд юм билээ. Тэгээ power off гэдэг арчим бол машин маань ингээд шууд унтарч байгаа. За эсвэл бас яг яаж бас яг унтраах вэ гэхээр одоо буцаага асаач. За одоо ингээд машин маань бол асаалттай байгаа. Ямар ч үсэн ингээд машинаасаа гарч яваад зүгээр яг хаалгаа хаачаад ер нь бол одоо эцсийн байдлаар юу яаж төгжих вэ гэхээр машиныхаа картыг яг нэг институт байрлуулангууд автоматар ингээд ямар ч юм бүх юм ингээд төгжигдэх юм байлээ. Тэгээ буцаагаад төгжигийн талыг бол мэдээж хэрэг тодорхой. Нэг юм жижигхэн чимээ гараад тэгээд буцаад машин маань ингээд яана. За тэгээд бас нэг аюулгүй бас нэг талаас нь бас юу анзаарсан бэ гэхээр машиныхаа хаалгыг ямар ч үс хэдүүлээ нийгэмд бол товчлуурн дээр ингээд дарж байгаа. За тэгээд яг ингэж нэгдснийхэн дараа буцаад бас нэг гар хавчигдах тийм эрсдэл байгаа гэдэг талаас нь буцаад бол ингээд хаагддаг юм билээ. Яаж ч хүчилсэн яг энэ онгорхоо байдал нь бол яг дөнгөж хаал онгоолсон дараа энэ ингээд дандаа иймэр бол байт юм билээ. Тэгээд буцаад бүрэн нэгээл буцаа ингээд хаагдах гэхээс биш яг ингэж нэгдсэн багтаа бол яг буцаж ингэж санамсаргүй байдлаар хаагдана гэж бол байхгүй мэлээ. Ер нь бол машиныхаа эргэн тойронд бүх талаар нь явах юм бол ямар ч тийм лого нэр бол байхгүй. Тэгээд яг зөв яг жолооч байгаа талыг яг нэгээд яг харангууд яг энэчэн яг Cybertruck гэдэг яг энэ машиныхын ганц нэг нэршилтэй зүйл нэг энэ доор олны барилт юм билээ. Тэгээд жолооч байгаа эсрэг талын бас судал дээр тэр доотлолт нь яг адилхан юм билээ. Хойдолт нь бол хараа байдаг юм билээ. Зөвхөн урт талынхаа хоёр сандалны урдтал байрлалтай юм билээ. За хойдлынхын сандлын талаар бас нэг сонирхолтой юм байт юм билээ. Тэр нь яг юу вэ гэхээр ямар ч байсан сандал нь бол нэлээд зайтай харж байгаа. Угаасаа нэлээд зайтай ингээ харах юм бол за тэгээд энэ сандал нь бол дээшээгээ шууд ингээ ихчихсэн юм билээ. Ихэхийн тулд яг энэ сандлынхын хажуу талд нь юм зүгээр юм татдаг юм гогцоо байт юм билээ. Тэр гогцоог ингээ дээшээ татаад ингээ тогтоод ингээ таарч юм билээ. Тэгээд тэр цаатал нь хүртэл бол тэгнэ. За энэ талынх нь болохоор яг энэ талтай байгаа. За ингээд яг бүр илүү ингээд зайтай болж байгаа. Тэгээд юм багтаа гэвэл бүр ингээд аль талдаа бүр ингээд тэр чигтээ ингээд бүгд ингээд дэвшилт юм билээ. Тэгээд буцаагаад доош бол ивэл ингээд за тэгээд бичлэгээ хийж хоорондоо газ нэг юм идэх гээд нэг пицца бол авч идсэн. Тэгээд микрофоны зөөлөвч маань алга болоод эдгээр тэрийг баахан хайж байгаа нэг юм бол олсон байдаг. За ямар ч одоо хэлбэл машин бол одоо ажиллуулж эхлэе. Ямар ч хаазан дээрээ тултал гიშх хэрэгтэй. Хаазан дээрээ тултал гიშгээд яах вэ гэхээр энэ одоо шууд дэлгэцэн дээрээсээ урагшаа ингэж яг юм шууд одоо урагшаа хааз хоошоогоо ингээд одоо явуулах юм бол одоо хоошоогоо явдаг араа нь орно. За тэгээд эсвэл би та нарт хэлсэн дээдлэлт нь давхар гарч ирэн. Ямар ч одоо хэлбэл урагшаа гардаг араалуу ингээд шилжүүлчих юм бол энэ ямар ч уртлах араа ингээд шилжиж байгаа. За ингээд би дараад бол асаачлаа сайн нөө харанхуй байгаа гэсэн. За ингээд парклчин тэгээ хоошоогоо за тэгээ нейтрал тэгээд дийгээд урагшаага явах одоо араа маань энэ дээрээ бүр ингэж гарч ирдэг тийм сонирхолтой. Хаа байсан өрүүл маань ер нь энд байгаа бүр тэр хаа байсан тэр энэний энэ бол дээдлэлт ингээд байгаа. Тэгээд би бол энийг бүр сүүл мэдчихээ. Яагаад үнэхээр л үнэхээр сонирхолтой санагдсан. За ингээд араагаа яг хэдүүлээ ди дээр тавьсан учраас хаацсан дээрээ зөөлхөн гიშгээд одоо машин маань хөдөлж эхэлнэ. За тэгээ парклик гэх юм бол парк P үсгэн дээрээ дарчиж болно. Эсвэл одоо буцаагаад хэдүүлээ одоо араагаа шилжүүлж. Буцаагаад урагшил дээр нь тавиад энэ P дээрээ дарах юм бол ийм 2-2 төрлийн ингээд одоо араа солих ингээд боломж болно гэдэг байна.
талынхаа багажийг ямар ч сонгоолго гэх юм бол мэдээж хэрэг бас энэ дээрээс онгойлгож болно. Ингээ автоматар ингээд онгойлж тийм билээ. Зэт хаахтаа хүртэл буцаагаад хаах нь хүртэл ингээд автоматар алга хаагддаг юм билээ. Тэгэд өмнөх Tesla Model 3 дээр бол буцаага хаах юм автомат сонголт бол байхгүйсэн. Тэгээд ямар ч Cybertruck дээр бол байд юм байна. Тэгээд замир цодод хэдүүлээ онгойлгочод дотор нь ойролцоогоор бас хэрэг зайтай байд юм байна гэдгийг нь бол буугаад хэдүүлээ бол харъя. За ер нь бол айхтар том зай бол угаасаа биш юм байна. Тэгээд гэтээ бас тэгэл оргоо осон гол дээр тэгээд ямар ч байсан ийм юм байна. Тэгээд гараар ах гэж бас гараар аач болох юм байна. За сая нэг юм анзаарсан яг нээж явах мөчт нь бас юу яж болд юм байна. Пауз гэдэг товч гарч ирж байна. Хэдүүлээ тэрийг нь яг дарж үзье. Тэгээд яг тухайн мөчт нь яг паузлах нь бас тестэлж үзье. Дарж амтсангүй. Паузлагдт юм байна. Бисээ хамдаа дарчлаа. За тэгэхээр пауз нь бол сайн ажилт юм байна. Ер нь бол яг энэ дэлгэсэн дээр хийнэ үйлдэлүүд нь бол маш сайн ажилт юм. Ер нь бол үйлдлийн систем талдаа бол үнэхээр яг дарах мөчөд шууд л ажиллаж байна л да. За тэгээ хэдүүлээ одоо хоошоогоо буугаад хойдлогын багажийг яг хуу зүр хэдүүлээ тэр хойдлолт нь яг онгойлгоход гар товч байгаа. Тэргээр нь хэдүүлээ ямарч онгойлгох чи заавал энэгээр нь онгойлгоход яхаа тэгээд хоёр яг онгойлгох юм байгаа. Дээдлийнхаа нь яг энэ нь гис хөгдөөд тэгээ энэ нэг доошоо бууны хоёр юм байт юм билээ. Тэрийг хэдүүл одоо буугаад бол харцгаая. За одоо ингээд харах юм бол энэ дээр маань яг 3 товчлоор байгаа. Яг энэ хэсгийг энэ сүхтгийг нь яг нээж хаах. За тэгээд энэ доотлыг нь болохоор яг энэ яг буухыг нэлж байгаа. Замирч энийг хэдүүл дараад үзье. За 3-аа ингээд авангууд буцаага ингээд яач тийм байна. За энэ бол угаасаа амар том заатай юм лээ. Тэгээ ихвэгдэж орохдоо бүр цаатлага ингэж номорч хүртэл ингээд авах юм лээ. Тэгээ арт талынхаа тэр хэсэг шилийн хэсэг нь ингэж бол гард юм лээ. За энийг нь дарж үзье. За энийг буцаад хай гэх юм бол замирч эндээд нэг харъя те. Дотроо гэрэл хасд юм биш та. Энэ амар сүртэй мэн те. Энэ доотлыг нь буулгадаг товчон дээрээ дахиад дарангууд гэрэл нь бол хасах юм байна. Одоо л анзаарлаа. За тэгээ энийгээ буцаад яг хай гэх юм бол мэдээж энэ дээр бол буцаад бол дарчихна. За ингээд бол буцаага бол хаачих юм байна. Бас яг сүүлийн үеийн загварууд нь яг энэ дээр яг бүр ингээд яг энэ хэсэгт нэг тусгаалan зориулсан яг хүнсний хэсэг болсон байдаг юм бэлээ. Танилцуулган дээр анх Cybertruck-ийн яг тэр багажны ачааны хэсэг нь болохоор яг тэр чигтээ одоо ийм stainless steel материалтай байсан бол бас одоо бодит байдал дээр бол ийм материалтайгаар бол гараагүй. За давхар яг энэ доороо бол бас яг ийм юмаа багтаах хэсэг ингээд байд юм билээ. Тэгээ энийг хэдүүлээ харах юм бол яг энэ багажийнх нь яг энэ хэсгийг нь хэдүүлээ сайн харах юм бол яг Tesla-гийн энэ Cybertruck-ийн ерөнхий яг тэр яг гурвалжин загвар нь бол яг адилхан байгаа гэдэг бас нэг тийм жижигхэн тийм бол юу гэдэг юм бэлээ. Энийг харах юм бол яг энэ дээврийнх нь яг энэ хэсгийг яг тэр багажныхаа доторх тэр доошоогоо таглааныхын тэр жижигхэн хэсэгт адилхан ингээд дизайнтайгаар хийсэн бэлээ. Тэрийг ингээд бас нэг жижигхэн бас нэг Tesla-гийн үднэс ингээд хийсэн бас нэг тийм үйлдэл. Энд нь болохоор ер нь бол хүнсээ ээж болд юм билээ. Тэгээ зарим одоо Cybertruck-ийн доторх нь болохоор ийм одоо бас ийм яг энэ дотор ийм тусдаа бас ийм хашлага байж ийсэн. Тэгээ энэ Cybertruck бол тийм биш юм байна. Тэгээ ерөнхийдөө бүхэлд нь юм байна. Тэгээ ийшээ нь бол яг мөстэй ус игээд одоо ямаа хүүтэн авч явдаг гэх юм бол ийшээ хийчих юм билээ. Тэгээ тэр бөглөөгийн дараа нь аваад тэгээ тэр яг усан шахраа доошоо өөрөө ингэ гоочд юм билээ. За одоо энэ машин дээр хамгийн сонирхолтой юмыг нь одоо яг ярьж өгч байна. Хэдүүлээ яг settings рүүгээ ороод яах вэ гэхээр доошоо гүйлгэж байгаад яг outlet гэдэг дээр нь ороод энэ outlet гэдэг сонголтыг буюу багажныхаа outlet-ыг хасаагаад за тэгээ keep outlet zone гэдэг энэ хоёр торхойг нь бол хасаах хэрэгтэй. Энэ хоёр торхойг хасаахаар яах вэ гэхээр за би одоо багажны дээр гарч ирээд суудсан байна. Яг энэ хэсэгт нь бол ийм одоо залгуурны хэсэг байгаа. Энэ тагийг нээгээд хоёр шиг оролдол байгааг та харж байгаа. За тэгээд одоо юу адаптераа залгаад за дууг нэдүүлээ бас чанга сонсъё. За тэгээ давхар уцаа ингэ зэнгэлж болно. Тэгээд харж байгаа. Ерөөсө багажин дээр ёо энэ таасан толгоогоо цогчлоо. Take over. Багажин дээр ингэж
ер нь бол юу ч цэнгэлж болно гэхээр ерөөсөө энэ ч зурагт тавиад ер нь бол компьютер боцоход энэ ч компьютерээс тоглож болно гэсэн үг дээ. Одоо миний тохиолдолд бол зүгээр л ямарч миний зөөрийн компьютер л ээж тарлаа тэгээд энэ бол үнэхээр одоо энэ Cybertruck-ийн үнэхээр гол онцлог хамгийн гоё сонирхолтой зүйл нь бол яалтч бол энэ байсан. You son of a bitch. За тэгээд мэдээж хэрэг одоо залгуурт энэ хүү цахилгаан төхөөрөмжүүдийг бол залгаад бол ашиглаж бол болохоор байгаа. Татаж явах жингийн хязгаар маань болохоор 5 тонн хүртэлх одоо хэмжээтэй бол байгаа. Харин ачааны жингийн хязгаар нь болохоор 1.1 тонн хүртэл ямарч байсан даацтай бол гэж бол хэлж байгаа. Хойдлынх нь багаж нь бол угаасаа амар том зайтай тэгээд шууд дангаар нь энэ дээр нь хөвтөж юмдаж амтрах юм бол угаасаа амар угаасаа тухгүй маань угаасаа тэгээд нэлээд юм дэвсэж байгаа л болгох юм бол нэлээд бас гоё тухтай болох боломжтой л анзаарчлаа. Тэгээд ямар ч байсан хойдлынх нь энэ багаж нь бол үнэхээр таалагдлаа. Үнэхээр том хэмжээтэй. Тэгээд яалчгүй трак гэдэг төрлийн машин учраас энэ хойдлынхаа зайн бол үнэхээр хангалттай бол санагдлаа. За тэгээд хойдлынхаа ачааныхаа хэсэгт яг нэг жижигээс их нь хөндөж байгаад яг шилдэг колоны дээр дээдлийнхэн таглааг нь бол онгоолгож болно юм байлээ. Тэгээд энэ яг сценийг би авах гад яг ер нь бол мартцсан. Тэгээд дараа нь та нарт одоо харуулах зорилгоор шал өөр интернетээс олсон бичлэгээ бол харуулж байна. Хойно ингээд хүнд ачаа гарвал машин маань мэдрээд ингээд одоо өндрөө бол тохируулж байгаа хэсэг бол харагддаг ивент дээр. Хойдлынхаа ачааны багаацыг бас сонирхолтой байдлаар ашиглах бас нэг кейс байсан юу гэхээр одоо майхан барьж басан гэж нэмэлтээр бол ашиглад юм байлээ. За Elon Musk-ийн хувьд 19 онд болохоор яг тэр саяны дээвэр хэсэг дээр нь одоо нарны хавтанг байрлуулаад тэрнээсээ эрчим хүч гаргаад одоо машин эрчим хүчээр хангана гэжсэн твитийг бол тухайд бол хийжсэн. За тэгээд ямар ч үсэн энэ нь бол одоо бодит байдал дээр бол ерөөсөө биелээгүй байгаа. За тэгээд ерөнхий загварыг нь бол ингээд та нар харж байгаах маш тийм яг одоо үеийнх биш угаасаа ирээдүгээс ирсэн л юм шиг л угаасаа харагддаг гол загвар нь. Тэгээд урт талынх нь байдлаас нь хараад чит эдрийг нь анзаарах юм бол ингэж бол харагдаж байна. Тэгээд яг загварыг нь яг анзаарах юм бол маш тийм одоо хурц юм өнцөгтэйг бол та нар анзаарж байгаа. Тэгээд ингээд яг мэдэрч үзэх юм бол бүр энэ ирэмэг нь бол амар юм одоо бүр ер нь бол хүчтэйхэн ингээд зөвхөн баг юм ингээд зүсгээр хэмжээний бол ингээд мэдрэгдэж байгаа. За тэгээд тэрнээс гадна яг энэхүү яг машины маань гадных одоо материал нь болохоор stainless steel гэдэг бол материал юм байлээ. Тэгээд маш ган бат бөх одоо чанартай материал гэсэн үг. Тэгээд ер нь бол хэр баргийн юмд бол яахчгүй. Тэгээд бүр хэр баргийн юм гэдгээр бол бүр бууны сумны хамгаалттай гэж бол өөртөө бол хэлээд байгаа. Энэ материалын дээр яг нэг сул талтай зүйл нь юу вэ гэхээр ингээ хурууныхээ ингээд маш амархан ингээд одоо таарж авах би дөнгөцөө хүрээл ингээд амарх. Одоо энэ дээр ингээд зөвхөн мэлээ гэхэд ингээл ийм амархан хурууны тогтоод яг амархан ингэж тогтдог. Тэр нь бол ялч юу ингээд сул тал ингээ болд юм лээ. Тэгээ дараа нь ингээд арчилж яахгүй бол ингээд хурууныхээ ста заваа ингэж бол амархан тогтд юм байна. За тэгэмэр ч яг холын яг ийм шотноос та нарт ерөнхийд нь яг ямар харагдаж байна, ямар ч ерөнхийд нь ингээ харуулчих. Гэрэл мэрэл нь бол үнэхээр сүртэй агуулгаар харж байгаа. Гэхдээ яг 19 онд танилцуулж хийсэн загвар нь болохоор бүр дээвэр дээр хүртэл юм гэрэлтэй байсан. Тэгээ тэр нь бол одоо ингээ байхгүй болсон юм лээ. Ямар ч байсан одоо бол ингээд байгаа загвар маань зөвхөн яг урт талын гэрэл хүрсэн яг эдэр нь бол ингээд байгаагаар ингээд үлдсэн юм байлээ. За ингээ хойдлынх нь яг гэрэл нь бол одоо энд харагдаж байна. За ингээ дугаарн дээр бас ингээд гэрэл ингээ гарч байна. Тэгээ хойдлоос бол ингээд яг л ирээдүгөөс ирсэн машин шиг л үнэхээр загварлаг харагдаж байгаа. Тэгээд интернетээр бол яг энийг бол маш энэ загварт нь дургуун хүмүүс ч байд юм байлээ. Үнэхээр дуртай хүмүүс ч байд юм байлээ. Тэгээд ер нь бол бас ихэнхдээ ер нь бол бас жоохон шүүмжилт бол өрчт юм байлээ. Тэгээд энэ машин. Тэгээд яагаад юм мэдгүй. Ингээд уул нь бол ингээд яг энэ трак төрлийн машинууд дундаасаа ингээд загварыг нь цоо шинээр өөрчлөөд ингээд те яагаад ер нь бид ингээд ирээдүйн явж иж ирээдүйн машин бас ингээд байлгаж болохгүй гэж идэг санаагаар яг энэхүү машиныг бүтээсэн учраас яг энэхүү харагдсан ингээд байгаа тал нь бол ийм машин шинэлэг гоё бол ингээд харагдаж байгаа. За яг одоо дугууных нь өндрийг одоо хамгийн өндөр дээр нь бол тавьж ийн өндөрлгөөг нь одоо тултал нь явуулж байгаа. Яг тэгж явахдаа давхар утсан дээр яг дугуун дээр нь яаж харагдж байгааг гэдгийг харуулахын тулд би та нарт ямар ч байсан утсан дээр зэрэг бичиж харуулж байна. Дараагийн үзүүлэх юм маань бас их сонирхолтой. Хэдүүлээ яг Toy Box дээр очиод
нэг лайв шоуг би та нарт дараа нь үзүүлнэ гэдсэн. Schedule гэж байгаа одоо би та нарт нэлээд олон сонголт бол байд юм билээ. Энэ дундаас нь ер нь харж байхад ихнийх нь л ер нь хамгийн сүртэл байсан. Тэгээд ер нь яг яадыг нь би та нарт харуулах юм. Дууг нь ямар ч гэсэн ийм толгож явах. Ядаж нэг ийм дээр нь тавьчих. Одоо шөнө үлж байгаа учраас бас хүмүүс унтж байгаа. Ядаж нэг ийм дээр нь л тавья да. За ингээд confirm гэдээ дарчих юм бол машинаасаа буугаад одоо бууж тэр горимн заавал итгэвчтэй юм байлээ. За ингээд одоо хэдүүлээ машин хаагаад за ингээд enjoy the light show эхэлчлээ. Шууд ингээд тэр хойдлынхын юм хүртэл хасаадах шүү. Хэдүүлээ энийг нээч. За уртлынх нь гэрлэнээс юм болохоор яг эхэлсэнгүү бах шиг байна. Тэгээ одоо яг хэдүүлээ харъя. Одоо яг гоё эхлэх хэрэгтэй. За гэрлэн нь шууд хасж байна. За одоо ингэж явж байгаа бүр тэр ингээд юун дэшээ доош олж ин тэг бүр за нэг иймэрхүү юм байна. Тэгээд ингээм ямар ч дуусна. Үсрээл 1 минут хэдэн секундтэй л үргэлжилтэй юм бэлээ. За тэгээд энэ удаагийн бичлэгийн бас нэг сони юм нь юу л яаж юм л да. Би тэгээд танилцуулгын бичлэг дүрсийг уулнал тэгээд лог яаж ч утсан хамгийн ихэнд бол бичих хэрэгтэй. Тэгээд тэрийг би одоо хамгийн сүүлд бичгээд одоо дээвэр рүү гаргаж ийн. Ягаад дээвэр рүү би гарч байгаа вэ гэхээр энэ нэг дээр нь яг машиныхаа дээр зогсгоод тэгээд тэгэхээр нэг тааз толаад тааз айгу намхан. Тэгээд дээшээгээ хамгийн сүүлийн амжилт хийдэ. Тэгээд энэ удаагийн бичлэг үнэхээр сонирхолтой. Ингээд хойноос нь урвуулж хийж байгаа юм шиг. Уул нь бол танилцуулах бичлэг хамгийн ихэнд бол авъя гэж болно бодчихсон. Тэгээд яалтчгүй ингэж таарлаа. За хэдүүл ямар ч юм тэгээд дээвэр лүүгээ гарыг да. Дээвэр дээрээ гараад би бол одоо яг 2 бичлэгийн нэг нь бол юу вэ гэхээр яг бичлэгнийхаа ихэнд яг танилцуулахыг ер нь бол жоохон зөөлхөн явахгүй бол ер нь бол миний яг энэ утас яг унах гад байна. Тэгэд жоохон зөөлхөн явах хэвээр. Сайн нэг уул нэг хүчтэй яг гэсэн чинь ус маань унчлаа. За тэгээд ямар ч байсан хамгийн сүүлд нь л танилцуулах бичлэг авч таарж ийн. Тэгээд бас нөгөө энэ чинь намхан таацтай гараж болохоор машина буцаагаад намхан болгоцсон. Дээвэрлүүн гараад яг дүрсээ авчий гэсэн чинь нөгөө дээврийнх нь орох хэсгийг нь хаачжээ өста нэрээ. Бүтлгүүтлээ. За энэхүү Cybertruck-ыг унах тал дээр одоо ярих юм бол ер нь л цахилгаан машин учраас ямар ч дуу шуу бол байхгүй. Тэгээд ер нь бол
хүчний хувьд бол яриад ах зүйл байхгүй, хангалттай хүчтэй, жоохон хаазаг хөдөл үнэхээр хүчтэй гэдэг нь бол угаасаа мэдрэгддэг. Тэгээд ер нь бол маш өргөн, том, тэгээд өндөр машин учраас орон зай мэдрэмж бол ихэндээ бол шаарддаг. Тэгээд нилээ унаад байх тусам ер нь бол сүүл рүү болоод ингэж бол тасдаг. Би ер нь яг машин барихтаа ер нь айгүй тайван барьдаг. Тийм учраас одоо тэр яг 2-3 секунд 100 км/цагийн туршиж барих хэдэр бол ямар ч тийм сонирхол бол байгаагүй. Зүгээр энгийнээрээ унаал ер нь бол тэгэл бол таарсан. За тэгээд 2019 23 оны ивентүүд дээр энэхүү Cybertruck-ыг бол Porsche машинтай бол уралдуулж исэн байлээ. Тэгээд тэр сценүүдээс мэдээлэл харцгаая. But wait, there's more. За мэдээж саний бичлэгэн дээр Porsche загварыг хэдий гүйцэн ч гэсэн яг энэ сонгож авсан загвар нь болохоор Porsche дундаас бол хамаагүй удаанд ордог бол загвар юм байна. Тэгээд хэрвээ хамгийн хурдантай нь уралдуулсан бол бас өөр үр дүн болоод гарах байсан. За нэг юм трак машинуудын ингээд одоо хүнд юм чирдэг нэг тийм албис нэг тийм тэмцээнэр хүү маягийн тийм систем бол байт юм билээ. Яг тухайн хүнд имийг яг хойно яг өлгөөд дээр нэг тийм гүйдэг нэг зүйл бол байсан. Тэгээд яг энэ дээрээс одоо харж байхад бол Ford F350 гэдэг одоо трак төрлийн машин 262 feet хүртэл явсан байна. За тэгээд хамгийн сүүл Cybertruck маань яг адилхан одоо жинг татаж яваад 317 feet хүртэл гээд өмнөх хүрсэлгчнэрөө бол одоо ингээ харахад бол бүр ингээ хол хайж байгаа хамгийн хүчтэй гэдгээр бол яг анзаарчихсан. Тэгээд бас нэг тестэн дээр бас юу болсон бэ гэхээр яг эсрэг талаас нь хоёр машин зэрэг яг хаазлаад энэ хүчтэйгээ хартлал бас ингээ Cybertruck бол бүр үнэхээр байхгүй болтол маш хүчтэй гэдэг нь бол анзаарэгдэжсэн. 18 дугаар зуунд James Watt гэдэг энэхүү одоо Шотланд инженер юу хийж исэн бэ гэхээр морины хүчин чадлын тодорхойлтыг бол анх гаргаж ирсэн юм байна. Яг тухайн морь ямар хугацаанд хэрэг хэмжээний ажил хийж байгааг бол тодорхойлоод тухайн юусээ ингээд одааг болтол энэхүү морины хүчин чадал гэдэг энэхүү тогтмолыг бол одоо ингээд дэлхийд даяар бол ингээд бол ашиглаж байгаа юм. За тэгээд хэрвээ тухайн үед одоо яг Монгол морийг хэрвээ ашигласан бол тэрхүү нэгжнийхэн тогтмолт нь одоо өөрчлөлт ороод одоо магадгүй премиум загварын 600 морины хүчин чадалтай Cybertruck-ийн загвар маань 600 биш магадгүй 400 ч юм уу 300 морины хүчин чадалтайгаар бол одоо бичигдэх байсан бахаа гэж бол бодсон. Агаарын эсэргүүцлийн коэффициентээр болохоор 0.335 буюу одоо бусад одоо трак машинуудтай харьцуулахад бол агаарын эсэргүүцлийн коэффициент бол хамаагүй бага буюу хамгийн сайн үзүүлэлттэй байд юм байна. Тэгээд ер нь зарим нэг одоо бас одоо седан төрлийн машинтай хүртэл одоо энэхүү эсэргүүцлийнх нь коэффициент бас ойролцоо байна гэдэг нь бас аюул сайн үзүүлэлттэй бол тооцогдох юм байна. За бүх гадаргуу дээр одоо бэлтгэгдсэн дугуй буюу одоо элс, шороо, цас мэс, ус одоо асфальтын зам гэж бүх юм дээр бол одоо бэлтгэгдсэн бол одоо дугуйн шууд ирдэв. Заавал өвөл зуны дугуй гэж солиод авах шаардлагагүй. Ерөөсө бүх юм дээр шууд ямар солиод авах шаардлага байхгүй гэдэг нь бол надад бол бас аюу гой санагдсан. За тийм мэдээж хэрэг бидний өмнө харсанчлан одоо дугуйг нь бол одоо өндөрлөөд газраас бол 43 см хүртэл бол одоо ингэ дээшлэх юм боломжтой. Дөрвөн талд автомат өндөрлөгөө одоо буюу машин маань хэр хүнд ачаатай явж гин. За тэгээ ямар зам дээр явж гин гэдгээс бол шалтгаалаад Cybertruck маань автоматаар бол өндрөөл одоо тохируулж бол явдаг. Аюулгүй байдал талаасаа энэхүү Cybertruck маань болохоор хүндийн төвөнд маш доор байрладаг учраас ер нь бол энэхүү машин маань хөмөрч өнхөрнө гэсэн ойлголт бол ер нь бол байхгүй гэж бол хэлдэм байлээ. За тэгээд ямар нэгэн байдлаар өөр машинтай ингээд туллаа гэж бодоход яасан ч бол одоо Cybertruck бол ялалтыг байгуулнаа гэж бол одоо хэлсэн байт юм байна. За автомат жолоодлогын амнаас аварсан жишээг үлдээх бол харцгаая. Хүний реакц одоо хийж чадахгүй буюу хэдхэн дойлор хэмжигдэх хугацаанд одоо автомат жолоодлого яг зам дээр унж байгаа хүнийг биш шууд зүүн тишээгээ дараад машин руу мөргөж байгаа машиныг мөрөх гэсэн шийдвэрийг гаргаж байгаа нэг тийм айхтар дүрс бол интернет дээр бол байдаг. Тэрийг бол ингэ харцгаая. Тэгээд бас нэмэлтээр ингээд дурдгаад би яг Tesla Model 3 бичлэгэн дээр яг автомат жолоодлогыг хурдны зам дээр туршсан бол одоо бичлэг бол байгаа. Тэрийг та нар хэрэг сонирхож байвал ороод бол үзэж бол болно шүү. За тэгээд мэдээж хэрэг цахилгаан машин учраас одоо яг эдийн засаг талаас нь нэг бодох юм бол одоо энгийн бензин хөдөлгөөртэй машинтай харьцуулахад бол одоо хамаагүй одоо хэмнэлттэй гэдэг нь угаасаа тодорхой. Угаасаа гэртээ одоо 220 вольт жүнжингөө зэниглээл одоо жишээ нь гарахад одоо харьцуулахад бензин авч байгаа машинтай харьцуулах юм бол угаасаа яаж ч үзээ эдийн засгийн хувьд хамаагүй хэмнэлттэй болж таарж байгаа. Тэгээд бас ингээд энгийн машин шиг тосмал солин молин гэх мэт нэмэлт урсгал зардлууд бол мэдээж хэрэг бол угаасаа харьцуулахад хамаагүй бага. Тэгээд угаасаа батарейгаар ажиллаж байгаа учраас нүүрс хүчлийн хий бол ялгаруулахгүй. Тийм учраас одоо бас жоохон дэлхийдээ хайртай машин гэж бол уулнал ойлгож болохоор байна. За хамгийн анх 2019 оны ивент дээрээ
$39,900 бол зарагдана гэж бол хэлж ийсэн. Энэ нь болохоор нэг моторт загварыг бол танилцуулж исэн. Гэхдээ энэ нь бол эцсийн байдлаар бодитдэл дээр бол одоо үйлдвэрлэгдээд бол биелэлээ бол ерөөсөө олоогүй. Тэгээ бусад загварын ч гэсэн 19 онд хэлсэн үнээр бол 23 онд бол одоо танилцуулагдаж байгаагүй. За Tesla-гийн Cybertruck-ийн одоо вебсайт руу ороод хэдүүлээ 3 загварынх нь бол харьцуултыг бол харъя. За 3 загвар дээрээ болохоор эхнийх нь болохоор dual motor гэж байгаа. За голын болохоор premium гэж байгаа. За гурав дахь нь болохоор Cyber Beast гэж байгаа. За тэгэнгүүт all wheel drive буюу AWD буюу 3 загвар гуруула дөрөв одоо дугуй маань бол мацна гэсэн үг. За эхний загвар маань бол одоо dual motor буюу 2 моторт загвар. За яг энэхүү премиум бол мөн адил dual motor буюу 2 моторт загвар. За Cyber Beast гэдэг загвар маань болохоор 3 моторт загвар бол байгаа. За хамгийн ихний ээлжинд бол үнүүдийг нь харах юм бол за шууд нэг төлөлтөөр худалдаж аавна гэх юм бол эхний загвар маань бол $69,990. За дундын загвар маань болохоор $79,990 загвар. За хамгийн үнэтэй буюу Cyber Beast загвар маань $99,990 үнэтэйгээр бол ингээд худалдагдаж байна. За lease буюу одоо яг түрээсэлж унах нь болохоор яг ямар нөхцөлтэй вэ гэхээр ямар ч хамгийн хямдхан загвар дээр нь бол тийм бол байхгүй маань. За дундын загвар буюу премиум болон Cyber Beast дээр л одоо түрээсэлж унах бол одоо нөхцөл бол байгаа. За 36 сарын турш бол одоо түрээсэлж унах одоо дээд хязгаар нь. За тэгээд дээд хязгаарынх нь унах одоо километрийн хэмжээ нь болохоор 16,000 км хүртэл бол одоо унж болно. За тэгээд мэдээж хэрэг $5,000 урьдчилгаа бол ингээд төлөх ёстой байна. За тэгээд сарын төлбөрүүд нь болохоор энэхүү загвар дээр болохоор $949 сар төлнө. За Cyber Beast дээр болохоор $1,439 сар болгон бол төлөөд бол явах юм байна. Нөхцөл нь бол одоо түрээсэн дээр бол адилхан. За finance буюу одоо зээлээр хөдөлж авах нөхцөл нь болохоор энгийн хамгийн хямдхан загвар нь болохоор сард $1,119 төлөөд хүүн болохоор 569%-тайгаар 72 сарын турш одоо төлөгдөн. За тэгээд урьдчилгаа болгоод $4,050 бол одоо өгөх ёстой байна. За тэгээд дундын загвар нь болохоор сард $1,283 одоо зээлээрээ төлөөд 569% хүүтэйгээр яг адилхан. За тэгээд 72 сарын турш за урьдчилгаа нь мөн адил $4,050. За Cyber Beast маань болохоор мөн адил хүү маань 569. За тэгээд 72 сарын хугацаанд за тэгээд $4,050 урьдчилгаанд бол өгөөд тэгээд сар болгоны төлөлт маань $1,613 хэмжээтэйгээр бол төлөгдөж байгаа юм байна. За хамгийн хямдхан загвар маань болохоор цэнэг нь 100% дүүрэн байхад Tico хүртлээ 523 км-ийг бол туулна. За дундын премиум нь бол яг адилхан. За Cyber Beast маань болохоор 5 миль дутуу буюу 514 км-ийг одоо туулах бол хүчин чадалтай байна. За эхний хоёр загвар маань болохоор тгээс 96 км/цагийн хурд буюу бараг л 100 км/цагийн хурд авахын тулд 4.1 секундыг бол одоо жишээ шаардж байгаа. Cyber Beast буюу хамгийн хүчтэй загвар маань болохоор ердөөсөө 2.6 секундыг бол шаардж байгаа. За тэгээ энийг ерөнхийд нь харьцуулах юм бол дэлхий дээрх одоо 100 км/цаг руу хамгийн хурдан хүрдэг спортын машинууд бол ер нь бол 2 секунд болон 1.8 секундтай бол байд юм. Тэгээд ер нь бол супер картай хэмжээнд одоо өрсөлдөх хэмжээнд бол үзүүлэлтийг бол Cyber Beast загвар маань гардыг бол харж болж байна. За Super Charge гэдэг одоо хамгийн хурдан цэнэглэдэг одоо чаржерыг ашиглаад 15 минут л цэнэглэхэд энэ гурван машин маань тусдаа болохоор 212 км, 220 км, 217 км-ийг тус бүр бол одоо чинь туулах цэнэгээ бол одоо авах юм байна. За мэдээж хэрэг Super Charge бол одоо энгийн чаржертайгаа харьцуулахад бол хамаагүй үнэтэй. Яг одоо амперасаа хамаарад ер нь бол одоо төлбөр маань болохоор $30-аас $80 бол одоо хэмжээтэйгээр бол гарч байгаа. Тэгээд яг бүрэн цэнэглэе гэвэл одоо нэгэн цагийн хугацаанд ер нь бол одоо Cybertruck-ууд маань ер нь бол Super Charger-аар л дүүрж байгаа. Харин энгийн одоо чаржерууд гэвэл төлбөрийн хувьд бол арай хамаагүй хямдхан буюу $10-аас $30 хэмжээтэйгээр амперасаа хамаарад за тэгээд ер нь бол хүлээх хугацаа нь болохоор 6-аас 12 цагийн хугацаанд буюу бараг өдрөжингөө хүлээж иж ер нь бол Cybertruck маань батарей нь бол дүүрнэ гэсэн үг. За хамгийн энгийн буюу одоо гэртээ ер нь бол одоо 220 вольтт одоо ер нь бол залгаа цэнэглэе гэх юм бол бас амперасаа хамаарад 11-ээс 18 цагийн хугацаанд бол одоо цэнийг бол бүрэн авч бол одоо дүүрэх юм байна. Машина цэнэглэх гээд яг ийм газар чи энэ яг ер нь бол яг хурдан цэнэглэдэг биш удаан цэнэглэдэг юм байна. Тэгээд хурдан цэнэглэдэг газар руу очихоос тэгээд удаан цэнэглэх юм бол энэ бол амар удах юм байна. Одоо яг 19% тань тэгээд 100 болохын тулд 8 цаг хүлээнэ. Хурдан цэнэглэдэг газар нь ирчлээ. Тэгээд энэ нь бол яг хурдан цэнэглэдэг юм байна. Энэ хурдан цэнэглэдэг нь бол хамаагүй бүдүүн кабель юм байна. Одоо хэдүүлээ их тэр цагийг харах юм бол одоо та нар харж байгаа. Гэсэн өмнө нь бол бүр ингээд 6-7 цаг гэсэн штэ дүүргэхийн тулд. Тэгсэн чи одоо болохоор ерөөсө 35 минут. Тэгээ энэ болохоор Super Charger гэдэг. За full self driving буюу
автомат жолоодлогын хувьд болохоор юу болж ийн гэхээр ямар ч үсэн эхний 1 сар нь бол буюу 30 хоног нь бол мэдээж хэрэг үнэгүй. За тэгээд түүнээс цааш автомат жолоодлогыг Cybertruck дээр ер нь л авъя гэх юм бол сар болгон $99 хураамжуулан гэдээ бол төлжүүл явах юм байна. За дугуйнуудын сонголт бол байгаа. За хамгийн хямдхан загвар дээр болохоор одоо Molten гэдэг одоо загвар бол байна. За тэгээд сайжруулъя гэвэл Core бол байгаа харж байгаах. За тэгээд Cybertruck-ийн дундын загвар болон Cyber Beast дээр болохоор одоо дагалдаж ирэх хамгийн одоо наацхийн дугуй нь болохоор одоо сайжруулалт тавьж байгаа энгийн одоо хамгийн хямдхан загварын дугуйнууд нь байгаа харж байгаах. За тэгээд бүр сайжруулъя гэвэл энэ хоёр загвар дээр болохоор Mantle одоо төрлийн энэ дугуйг бол тавих юм байна. Тэгээд ер нь бол харьцуулахад Molten гэдэг нь бол ер нь хамгийн энгийн дугуй. За тэгээд энэ Core гэдэг байгаа буюу энэ дугуй маань болохоор ер нь бол яг стандарттай бол тооцогдд юм байна. За тэгээд Mantle гэж байгаа нь бол одоо хамгийн одоо үнэтэй ер нь хамгийн сайндаа бол ингээд тооцогдд юм байна. За интерьер буюу доторх одоо зүйлсүүдээс нь одоо ярьж бол эхлэх чинь. За ер нь бол өрүүл дээрээсээ бол ер нь бол бүгд бол халж байгаа. За тэгээд Panoramic Glass Roof буюу одоо дээдл нь бол одоо шилэн тунхлаг айгүй том одоо дээвэртэй бол байгаа. Customizable wraparound ambient lighting гэдэг нь одоо нөгөө миний бичлэгэн дээрээ яриадсан эргэн тойрных нь одоо тэр нэг LED гэрэл байсан ш тэрийг бол хилж ийн өөрчилж бол болно. За center console with extended storage гэдэг нь болохоор яг тэр нөгөө уртлын хэсэгт цүнх тавих том зай юм хийх хэсэгнийх нь хайрцагных нь хэсгийг хэлээд байгаа. Ер нь бол нэлээд том зайтай. За first row power recline буюу одоо урт талын игнэний буюу жолоожуулан жолоожийн хажуудлын суудлуудыг одоо нэг урагшаа хошоо нэг хөвтөж барих гэх мэтчлэн үнцгийг нь тааруулж хөвтөж барих эдэр нэг удирдлагыг бол энэ бол мэдээж бүх одоо загварууд дээр бол байна. За суудалтай холбоотой нэмэлт юмнуудыг харах юм бол за first row power recline саяны дурдсан зүйл бол мэдээж хэрэг байна. За тэгээ мэдээж хэрэг хална. За тэгээ дайрын дундын загвар болон Cyber Beast маань болохоор нэмэлтээр бол одоо хөргүүрний буюу одоо сэрүүцэх зүйл маань болоод нэмэлтээр бол одоо сундлан дээр бол одоо ингэж байршд юм байна. За second row fold up seats буюу одоо хойдлогын суудлыг нөө дээшээгээ одоо болгоод илүү зайтай болгоодсон ш. Тэр нь бол мэдээж хэрэг бүх 3 загварн дээр нь бол байгаа юм байна. За тэгээ second row heated seats буюу одоо жолоожуулан уртлын суудлын хойдлын игнэний суудлууд маань халах тал дээр болохоор зөвхөн одоо Cyber Beast болон дундын загвар дээр бол байгаа юм байна. Тэгэхээр ерөөсөө ер нь л өвлийн хүүтэнд одоо яг одоо явж илэх зөвхөн одоо сандлаасаа халахыг хүсвэл ер нь бол урт талын хүмүүстэйгээ сөөлжилж сууж ижил ер нь бол одоо энэхүү хямдхан загвар дээр бол одоо өөрийгөө арга заах юм байна. За 5 seat interior буюу ер нь бол 5 хүний одоо суудалтай бол загвар бол бүгдэн дээр нь бол байна мэдээж хэрэг. За тэгээд ер нь урталтай 2, хойдолтой 3 болсон гэсэн үг. За тэгээд ер нь манай монголчууд ер нь бол одоо хойдлынхын багажинд нь барыг энийг дахиад 5 хүн нэмээд 10 хүн болоход боломжтой гэж ер нь бол бодогдож байна. За суудлын материалны хувьд болохоор ямар ч байсан хамгийн хямдхан загвар дээр одоо cloth буюу ер нь бол даун доо одоо маягийн доо материал. За тэгээд нөгөө хоёр за үнэтэй загварууд нь болохоор ледер буюу одоо ер нь бол савхиндөө төрлийн одоо материалаар одоо хийгдсэн сандалтай бол байх юм байна. Дэлгэцний хувьд болохоор за хамгийн хямдхан загвар дээр бол одоо хойдолт нь бол дэлгэц бол байхгүй, урталтаа ганцхан дэлгэцтэй 18.5 инчих. За тэгээд үнэтэй загварууд маань болохоор 2 дэлгэцтэй. За тэгээд 18.5 уртал нь за хойдол нь 9.4 инчтэй болон ингэ дэлгэцтэй touch screenтэй дэлгэцтэй бол ингэ байгаа байна. За тэгээд аудионы хувьд болохоор спикерний систем нь бол одоо хамгийн хямдхан загвар нь болохоор 7 спикерний системтэй. За тэгээд нөгөө хоёр үнэтэй загвар нь болохоор 15. За тэгээд active road noise reduction гэдэг юм бол гадналт болж байгаа замын хөдөлгөөний чимээг бол бас ингээд багасгах тийм одоо үйлдэлүүдтэй байна. Заалан дотроо одоо ер нь бол хэрхэн одоо сенсмисийг удирдах байгаа зүйлсүүд дээрээсээ ер нь анзаарах юм бол одоо first row touch screen adjust air vents гэж байна. Тэгэхээр яг урт талын суудалтыг touch screen-ийг ашиглаад яг тухайн одоо шинс үлэх горимыг одоо удирдах болно. За хойдол дээрээ ч гэсэн мөн бол адилхан. Харин хямдхан загвар дээр болохоор мануал буюу гараа бол ялтч бол өөрчлөн гэж байгаа. Яг тэр хойдолд нь бол дийлэгц байхгүй шүү дээ. Энэ хоёр болохоор хойдолтой дийлэгцтэй болохоор touch screen дээрээсээ тэр сенсээр удирдах бол ингэж болж байгаа юм байна. За тэгээд шүүлтүүрний хувьд болохоор ярих юм бол хамгийн хямдхан загвар дээр болохоор энгийн бол шүүлтүүр бол байгаа. За тэгээд хоёр хүнтэй загвар дээрээ болохоор HEPA фильтр болон одоо BioWeapon Defense Mode гэж байгаа. За энийг ер нь бол яг юу вэ гэдэг ер нь харахад бол ер нь бол тоосон цэрийн шүүлтүүр, за тэгээд цэцгийн тоосны шүүлтүүр, за тэгээд бактерийг 99%-ийг 97% шүүн, за тэгээд вирусны шүүлтүүр, утаа хийний шүүлтүүр, цацраг өвтөختийн одоо тоосон цэрийн шүүлтүүр, химийн одоо ямар нэгэн хорт бодисуудын шүүлтүүр гэж бол хэлэгддэг юм байна. За энэ бол үнэхээр одоо надад супер санагдсан. За тэгээд ерөнхийд нь анзаарах юм бол энэ одоо Cybertruck ерний машины загвар, за тэгээд хамгаалалт, за тэгээд энэ фильтрнүүдийг яг анзаарах юм бол яг энэ ер нь бол нэг тийм Batman-ийн яг одоо бундаг Batman Mobile-ийн тийм одоо мэдрэмжийг бол надад маш их төрүүлсэн. За энэ хэсэг дээр бол одоо 3 загвар гурлаа бүгд бол яг адилхан байгааг бол харж байна. Бүгдэн дээр нь одоо Grok буюу
одоо хуучнаар Twitter одоо л яг X гэж нэрлэгдэж байгаа AI одоо туслах маань бол одоо ингээд бүгдэн дээр нь байгаа юм байна. За тэгээ жолооч байгаа уртлын хэсэг дээр яг wireless charge дээр хоёрын хуц тэнэлтийг бол би яг ярьсан. За тэгээ USB-C оролт бол ингээд 3 шиг байгаа юм байна. За тэгээ data, Wi-Fi, Bluetooth гэдэг бүх одоо сүлжээний технологиуд маань бол одоо FM-тэй цуг ингээд бол ингээд байрлаж байгаа юм байна. За гэрэл талаас нь ярих юм бол одоо жишээ нь өндөө хоёр загвар дээр бол одоо signature lamps гэдэг бол одоо илүү зүйл бол байгаа. Энэ болохоор юу гэхээр хаалгаа нэнгүүд доотлол руугаа бол одоо яг Cybertruck-ны гар үсгтэй тийм жижигхэн гэрэлний зүйл бол тусдсан юм байлээ. Энэ бол зөвхөн одоо өндөө хоёр загварн дээр нь бол байгаа. Хамгийн эмтхан загвар дээр бол байхгүй. За auto high beams буюу одоо жишээ нь одоо урдаас чинь яг машин ирж ивэл Cybertruck маань мэдрээд гэрлээ ингээ бүдэг болгоно. За тэгээд машин маань өнгөрөө эргээ буцаагаад одоо тод болгочтой ч юм уу тиймэрхүү одоо одоо гэрлийнхэн тохируулгатай байна. За power folding болон auto dimming side view mirrors гэдэг нь бас их сонирхолтой. За мэдээж хэрэг толь маань бол ихвэгдэн. За тэрнээс гадна юу гэхээр яг жолоо барай явж байхад хойтлоос амар тод гэрэлтэй хурц машин тусах юм бол одоо хажуудлын толин дээр бол одоо яг ингээд нүд гялбдаг. Тэрийг энэхүү хажуугийн толь маань болохоор гайхалтай технологи ашигладаг юм байна. Жолоочийг эрсдэлтэй байдлаас хамгаалахын тулд тэрхүү тод туссан гэрлийг бүдгрүүлж өгдөг тиймэрхүү нарийн бол технологитой байна. За тэгээд exterior cameras гэ гадна талд бол 8 ширхэг камер байрлаж байгааг та нар харж байгаа. Яалтчгүй энэхүү автомашин маань Cybertruck маань одоо автомат жолоодлого хийхийн тулд өчнөө камернууд бол байгаа. Тиймийн тулд одоо 8 ширхэг камер бол ингээд гадна талд ингээд байрлсан байна. За hands free power frank open on approach гэж байгаа. Энэ болохоор ер нь бол очиход гарны одоо оролцоогүйгээр урт талын одоо багажийг онгойлох үйлдэл хийнэ гэж байгаа. Энэ болохоор хямдхан загвар дээр бол байхгүй маань. За би энийг туршина гэж яагаад бол одоо ямар ч мартсан байна. За дугуйны технологи талаасаа ярих юм бол хамгийн хямдхан загвар маань болохоор coil spring буюу одоо ердийн пүршийг бол ашиглаж байгаа. За ердийн пүршийг ашиглаж байгаа учраас одоо яг өндөрлгөөний нарийн технологиуд нь бол энэ дээр бол байх боломжгүй. Ердийн пүршний маань бүтц маань өөрөө тийм учраас өндрөө тохируулах одоо технологи маань одоо энэ дээр бол боломжгүй. Харин үнэтэй хоёр загвар дээр болохоор одоо air suspension гэнэ миний өмнө дурдж исэн яг яаж явж байгаагаас хамаарат яг өндөрлгөө нь одоо тохирогддог мэт нарийн технологиуд бол яг дундын загвар болон cyber beats загварууд дээр бол ингээд энэ хоёр технологи маань голчилж бол байд юм байна. За тэгээд drive modes буюу comfort стандарт, за тэгээд custom, за тэгээд off-road гэдэг сонголтууд маань болоод эхний хоёр загвар дээр бол байна. За cyber beast маань болохоор тусдаа beast гэдэг одоо моттой бол байгааг анзаарж байгаа. Яг тэгэхээр гурвалсан моторт загвар учраас үнэхээр хүчтэй бол одоо явах одоо боломжтой гэдэг утгаараа нэмэлтээр бол байна. За comfort гэдэг нь болохоор ер нь бол одоо жишээ нь юу гэдэг чинь яг машин аваад явж хахад гинтийн хааз маа зөхөд одоо зөөлөн шилжил гэдэг талаасаа яг comfort буюу тав тухтай явах тал дээр бол одоо энийг сонгоно гэсэн үг. За стандарт буюу бүх ерөнхий тохиргоо нь бол яг стандартаар бол байхыг хүсвэл стандартаараа явна. За custom буюу та өөрийнхөө яг хэв маяг тохируулсан байдлаар өөрчлөе гэвэл мэдээж хэрэг custom-ыг нь бол сонгож болно. За тэгээд off-road буюу одоо засмал замаас бусад одоо говийн зам, за тэгээд одоо юу гэдэг чинь уулын зам, цастай зам, өстэй зам ингээ бусад засмал зам дээрх биш бусад бүх зам дээр бас яг явах мод тохиргоо хий гэвэл off-road тохиргоо бол хийж ингээд болох юм байна. За тэгээд cyber beast бол тусдаа ингээ beast гэдэг сонголттой. За мэдээж хэрэг 3 загвар дээр бол гурван дээр нь автомат жолоодлого бол мэдээж хэрэг байгаа. Traffic aware cruise control гэж байгаа нь яг юу вэ гэхээр за ер нь бол одоо жишээ нь яг энгийн машин барьж байгаад амар хурдтай явж байгаад урталт маш ойрхон ирэх юм бол одоо ерөөсөө та бол өөрөө автоматаар бол тоормзол дарах хэрэгтэй. За энэхүү одоо traffic aware нь болохоор яаж ийм гэхээр яг одоо чинь хурдтай явж байгаа бол урталт гинтийн зүйл гарч ирвэл шууд хамгаалах маягаар шууд автоматаар тоормс дарах гэх мэтчлэн ер нь эргэн тойронд юу болоод байгааг одоо ойлгодог юм cruise control гэдэг талаас нь бол одоо ингээд орж ирж байгаа юм байлээ. Мэдээж хэрэг бүх загвар дээр бол байгаа. За external power буюу одоо энэ дээр бол ерөөсөө ирж байгаа 3 өдрийн турш одоо гэрийн эрчим хүчийг хангана гэж байгаа. Гэрт тог тасарвал бүтэн 3 өдрийн турш одоо эрчим хүчний нөөцөөр бол ашиглаж болно гэж мэдэж болно. Bed outlets буюу ер нь бол хойдлогын багажин зэсэгт ер нь бол одоо 2 ширхэг 120 вольт болон 1 ширхэг 240 вольт юм бол мэдэж хэрэг залгуур бол байгаа. Харин үнэтэй хоёр загвар дээр болохоор ямар өөрчлөлт орж иж байгаа нэхээр кабины буюу одоо бүхээгт дахиад нэмэлтээр бол 2 ширхэг 120 вольт юм бол одоо залгуур бол байрлаж байгаа юм байна. За тэгээд front trunk буюу урт талын багажинд 400 ваттын нэг одоо залгуур. За тэгээд одоо roof буюу дээвэр дээр бас 400 ваттын залгуур ингээд бүгдээрэн дээр ингээд бол ижил бол ингээд байрлаж байгаа юм байна. Towing capacity буюу одоо татаж явах одоо жингийн хязгаар гэж бол мэдээж хэрэг байгаа. За хамгийн эмтхан загвар дээр болохоор 3.4 тонн хүртэл бол мэдээж хэрэг бол чирнэ. За нөгөө хоёр үнэтэй загвар маань болохоор 5 тонн хүртэл одоо чирэх юм бол одоо жингийн бол хязгаартайгаар бол одоо хийгдсэн байна. За тэгээд cargo space буюу хойдлынх нь багажных нь
хэмжээ нь болохоор хамгийн хямдхан загварын хувьд болохоор 3.3 куб метр зай. За нөгөө одоо үнэтэй 2 загвар маань болохоор 3.4 одоо куб метр зай бол хэмжээтэйг бол харж болж байна. За тэгээд энэхүү загварууд төр бүгднэрэн дээр нь одоо багтсан зүйлс гэвэл мэдээж хэрэг автомат жолоодлого байна. За тэгээд safety аюулгүй байдал талаас автомат хоромж авах гэх мэтчлэн зүйлс байна. За тэгээд blind spot collision warning буюу одоо жолоочийн одоо сохор бүсийг анхааруулсан бас тийм одоо аюулгүй байдлын функцүүд бол нэмэлтээр бол ингэж бол байгаа юм байна. За тэгээд entertainment буюу одоо нэг AI туслах уу, за тэгээд хойно урталт 2 дийлэгч, за тэгээд тоглох гэх мэтчлэн бүх зүйлс бол одоо бүгдээр нь бол байгаа. За тэгээд app remote control буюу машиныхаа үйлдэлүүдийг гар утсан дээрээс одоо хийх буюу одоо чинь юу гэдэг чинь өглөө хүүтэн байвал одоо машинаа төрүүлж халах гэх мэт одоо үйлдэлүүдээ бол гар утасны аппликейшн дээрээ бол хийж бол ингэ болж байна. За тэгээд auto charge planning буюу одоо хаанаа нь яаж сэнгэлж болох вэ гэдэг одоо мэдээллүүдийг авах. За тэгээд dashcam буюу эргэн тойрны бүх юмыг бас ингэ одоо бичдэг одоо горим маань бол одоо ингэ бүгдээрэн дээр нь бол ингэ бол байгаа. За тэгээд худалдаж авах хэсгийг ер нь доошогоо гүйлгээд хэдүүлээ харах юм бол за ингэ декор буюу дотоод засал яг яаж ийн ихээр одоо саарл буюу одоо яг угаасаа байдаг дефолт одоо дагалдаж ирэх нь за тэрийг цагаан болгож болно гэж байгаа. Цагаан нь бас аюугаа яригдтiin байлээ. За тэгээд цагаан одоо дотоод декортой болгоё гэх юм бол заавал бас Cyber Beast юм уу эсвэл одоо дундын премиум загварыг авч ижил доторх декорыг цагаан болгож болох юм байна. Хамгийн хямдхан $69,000 загвар дээр болохоор доторх декорыг нь бол одоо цагаан болгож болохгүй юм байлээ. Зөвхөн бол ялцчихгүй одоо грей буюу саарлаараа л байх юм байлээ. За баталгаат хугацаатай холбоотой мэдээллийг ер нь бол харах юм бол за ер нь бол үйлдвэртэй холбоотой хэрвээ 4 жил дотор гарах юм бол мэдээж хэрэг Tesla-гийн зүгээс бол үнэгүй сольж өгнө. Эсвэл 4 жил биш юм а гэхэд 50,000 миль буюу одоо 80,000 км дотроо одоо хэрвээ унж байгаа бол бас одоо үйлдвэрийн холбоотой гэмтэл гарах юм бол Tesla-гийн зүгээс бол үнэгүй бол засварлаж өгнө. Харин батарейтай холбоотой яг одоо баталгаат хугацааны тал дээр болохоор яаж юм нэхэр 8 жил дотроо юм уу эсвэл одоо 241,000 км дотроо хэрвээ яг унжаагаад ямар нэг холбогдолтой бас ингээд үйлдвэрийн холбоотой асуудал гарах юм бол одоо Tesla-гийн зүгээс засвар үйлчлэгийг бол одоо ингээд үнэгүй бол хийж өгнө. За нэмэлтээр яг цэнэглэх зүйл нь яг яаж юм нэхэр ер нь гэртээ яг одоо цэнэглэе гэх юм бол одоо нэмэлтээр $550 юм бол энэхүү яг цэнэглэгчийг бол одоо худалдаж авч ингээд болох юм байна. За тэгээд энэхүү $1,950 одоо энэ зүйл маань яг юу вэ гэхээр яг нөгөө нэг тог тасарсан байхад 3 өдрийн турш Cybertruck-наас эрчим хүчнийхээ үүсвэрийг авъя гэх юм бол энэхүү зүйлийг бол одоо ингээд худалдаж авч ингээд бол байрлуулах юм байна. За тэгээд энэ $80 зүйл нь юу вэ гэхээр Cybertruck-наас одоо янз бүрийн цахилгаан хэрэгслийг бас ингээд одоо залгахын тулд яалтчгүй юм одоо нэмэлт юм одоо адаптер авч иж ингээд хувиргахчаар ажиллуулах юм байлээ. За тэгээд ер нь эцсийн байдлаар ер нь анзаарч яг дүгнэж харах юм бол энэхүү 3 загвар дээр бол Tesla-гийн үүднээс ер нь бол айхтар одоо юу гэдэг чинь хямдхан загвар дээр нь бүх юмыг хассан ч юм уу, үнэтэй загвар дээр нэг амар бүх юмыг нэмсэн ч юм уу тийм бол анзаарагдаагүй. Ерөнхийдөө бол жигд бол яг зөв бол хуваарлсан бол одоо санагдсан. За тэгээд 23 онд одоо яг юу болж исэн бэхээр ивентний дараа бол одоо Elon Musk бол өөрийн амаар бол за ер нь бол бид нар 1 сая одоо юм захиалга бол авсан гэж бол одоо амар том мэдээг бол хэлж ирсэн. Гэвч яг бодит байдал дээр ерөөсөө 1 сая захиалга авсан хэдиж ерөөсөө борлуулагдсан тонн 52,000 ширхгэл одоо байсан юм байна. 23-аас 25 оны бол байдлаар. Тэгээ ер нь яг хэдүүлээ яг анзаарах юм бол 24 оны 3 дугаар хагаст хамгийн өндөр борлуулалттай бол хийж исэн юм байна. Тэр нь болохоор 16,700 ширхгийг бол тухайн үед бол ингээд зарж исэн юм байна. Сая өмнө дурдсанчлан 19 онд хэлжсэн $39,900 маань 25 оны 7 дугаар сарын байдлаар 62,400. За тэгээд өнөөдрийн байдлаар буюу 26 оны 6 дугаар сарын байдлаар $69,000 гэдэг ер нь бол анх амлаж исэн үннээс бол хамаагүй өндөр үнэтэй бол ингээд бол яваад байгаа. За бас нэг худлаа амлалт нь юу болж таарсан бэхээр анх бол бүтэн цэнэглэлтээр 500 миль буюу 800 км-ийг бол одоо туулна гэж бол амлаж исэн. Гэвч бодит байдал дээр болохоор 300 миль буюу ердөө одоо 480-аад гаруй километрийн одоо зайг бол туулахаар бол одоо бодит байдал дээр одоо бүтээгдэхүүн нь одоо гарсан. За тэгээ бас нэг одоо бас худлаа амлалттай болсон зүйл нь юу вэ гэхээр range extender буюу одоо тухайн захиалга хийсэн одоо үйлчлүүлэгч маань нэмэлтээр range extender суйрлуулад 450 хүртэлх милийг одоо туулах боломжтой одоо хувилбартай Cybertruck-ыг одоо аавна гэж одоо анх бол амлалтанд бол гарч исэн бол одоо өнөөдрийн байдлаар бол ийм зүйл бол огт байхгүй. Range extender гэдэг зүйл одоо байхгүй байгаа. За тэгээд энэтэй холбоотой өөр зүйлсийг хэлэхэд ерөн цахиалгаа өгчүүд удаан жил маш олон жил хүлээсэн маш олон хэрэглэгчид бол интернетээр дүүрэн гомдлууд нь бол ингээд явдсан байлээ. За тэгээд Tesla-гийн одоо дотоод үйлдвэрлэлтэй холбоотой асуудлууд за тэгээд бүр насан туршийн супер чаржийг хүртэл ингэж одоо амлсан тийм одоо худал амлалтууд хүртэл ингээд бол явж исэн байлээ. За тэгээд эдгээр
дундаас хамгийн том одоо яригдах одоо Tesla Cybertruck-ийн асуудал нь юу вэ гэхээр 24 оны 1-р сараас 25 оны 3-р сарын хооронд нийт 8 удаагийн recall буюу хэдийнэ хэрэглэгчдийн гарт хүрсэн Cybertruck-уудыг хардвер асуудлаас болоод буцаагаад үйлдвэрлэл рүүгээ татаад одоо засварлах тийм бол асуудал бол үүсэж исэн юм байна. Энд нь болохоор одоо жишээ нь доторх салоных нийт ангууд нь салж унах. За тэгээ хамгийн дурдах хэвээр том жишээ нь болохоор педал буюу одоо хаазны асуудал бол байсан. За зарим нэг хэрэглэгчдийн репортлсноор болохоор хаазан дээр гიშгээгүй байхад машин маань хурдтал аваад ер нь бол хааз бол авж исэн маш том амь настай холбоотой асуудал бол гарч исэн юм байна. За гэвч Tesla-гийн зүгээс бол аль биесээр бол одоо хариуг бол огтолн гэдээ бол өгж байгаа юм байна. Тэгэд ийм олон одоо Cybertruck-ыг тойрсон бол асуудлууд бол ингээд одоо зөндөө бол ингээд байд юм байна. За ингээд одоо яг хэрэгтэй их дүрс үүдүүлээ. За одоо цаг шөнийн 1 цаг 54-5 минут болж байна. Тэгээд хэрэгтэй гэсэн бүх дүрсээ би ингээ баг аваад дуусчлаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээр Tesla-гийн Cybertruck гэдэг энэ машиныг бол би аль чадхаараа тайлбарлах гэж үзлээ. Тэгээд та нарт таалагдсан гэж найдаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.